Гэтэ ер нь сургалтын төлбөр чи хэд өгдөг? Microsoft орно гэдэг чинь л бараг л амар ховор хүмүүс ордог. Бараг л боломжгүй юм ярьдагс. Одоо энэ чинь энгийн үзэгдэл болчиход шүү дээ. Тэгээ ер нь бол чиний орохыг хүсэж байгаа компани юу юм бэ? Amazon юм уу, Expedia Хэдэн жилийн дараа ингээм Amazon-д орно шүү гэнтэр гэсэн бол чи итгэх байсан уу? боломж гарч ирэл. Тэгээ тэрийг эмтэй боломж хатгаал 10-д 20 хүрсэн шүү дээ. 20 сургууль руу аппликейшн явуулсан. Тий. Тэгээл нөгөө нэг tuition гэдэг хуудсан дээр н оронгууд. Хизээч миний тэгээ толгоонд орж байгаагүй үүний дүн байхаар би тэгэл за би хизээч энэ мөнгийг өсгөлж чадахгүй юм чинь. За сайн байцгаана уу. Ингээд манай дараагийн Pinecast-ийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд энэ удаагийн дугаартаа эгчнтэй уулзахаар ирсэн байна. Тэгээд эгчингээс цөмөөрөө ер нь computer science буюу энэ технологийн чиглэлээр суралцахад ямар байд юм бэ? Тэр талаар нь бас ярилцах хичээнэ. Ингээд эгчэн чи өөрийгөө бидэрт товч танилцуулаач. Сайн байна, намайг Инхчин гэдэг. Би одоо college сурж байгаа. University of Washington Bottle. Тэгээд одоо computer science чиглэлээр сурна гэж төлөвлөгөөтэй байгаа. Сурна гэж одоо сурж байгаа шүү дээ. Тий, сурж байгаа гэдэг major declare хийгээг байгаа. Declare хийхин тулд бас Эхлээд бол general хичээлүүдэд авч байгаа, дараа нь declare. Тийм, дараа нь сонгоод явна гэсэн үг шүү дээ. тий. За ойлгомжтой. Тэгэхээр ер нь бол нөгөө эхнээс нь эхлэе те. Хүмүүст бас тайлбарлахын тулд чи чинь өмнө нь болохоор Монголд сурч байсан те. Ер нь багтаа хаана төрсөн хүүхэд вэ? Би Багдад Улаанбаатар төрсөн. Тэгээд Монголд амьдрал нөгөө Хэд зүрхлээ амьдралаа? би одоо 14 хүртлээ. Монголд сурч байсан сургууль нь нэр. Монголд би 115 гэдэг сургуульд сурч байсан нөгөө Зайсанд. Цаашаа Тэгээ Улаанбаатараас сувлын хажууд. ааха. Тийм тэнцээ сурж байгаа 4 жилийн өмнө чи Америкт ирж амьдрыг шийдээд ирсэн. Улсын сургууль шүү дээ. Тийм улс сургууль. Гэтэ чи 114-т сурж байхдаа англи хэл чи ямар байсан? 115 15. англи хэл би нөгөө баг багтаа Америк аялдаг байсан. Ээжтэй Хятад руу их явна. Тэгээ Солонгос өдрлөө Канада руу явж исэн. Тэгэхдээ нөгөө дандаа англи хэлээр яриад ээжээсээ одоо ийм үг юу ямар үгтэй ингээл тэгээд англи хэл асуулт хийсэн. Сургууль дээр бас сураагүй зүгээр өөр Сургууль дээр нөгөө 5 дахь ангиас эхэлж заадаг байсан байхгүй юу? Англи хэл. Тэгэхээр 5 дахь ангиас эхэлж бас нөгөө багш нараар заалуулад. Гэтэ тэрнээс өмнө сурцсан ойлгодог байсан юм. юм. Айлын хэдүүлээ. 3 надаа одоо 2 там Хоёр ах. те. Айлын баг те. Тий, айлын баг. 2 там ах маань 29, 28 та. Аав ээж чи юу идэх хүмүүс вэ? Аав одоо Монголд насарсан. Тий. Нөгөө өнгөрсөн жилийн 5 сар. Тэгэд ээжтэйгээ одоо энэ чи Америкт амьдарч байгаа. Тэгээл Ээж чинь болохоор энд болохоор цагийн ажил гэдэг те. тий. Манайхтай яаж холбогдлоо? Анх ирдэг зон нөгөө Америкт анх ирээ те хийх юм байхгүй. Тэгээд хичээлээ авъя гэхээр дараа 9 сард хийж ороорой гэд. Тэгээд 100 хийх юмтай. Тэгээд бас би кодд Америк сонирхдаг байсан. Компьютерд. Тэгээл ээж нөгөө Facebook-ээс ийм гоё сургалт байж тэгээд нөгөө очоод уулзаад сурж үзьгээд. Тэгээ манай хоб хөтөлбөрт анх сурч байсан те. Хэд онд лээ? 2020 2020 онд. 2020 онд чи Америкт анх ирсэн юм шүү дээ. тий. За. Тэгэд ер нь бол ирээд хэцүү байсан уу? Ирээдүй Тий 2020 онд ковид гарцсан те. ковид гараад яг дуусчихсан. Тэгээд дуусаад нөгөө бордер эднэрээ онгойлгоод тэгэхэд Хэл нэгж яхад хэл нээж байхад тий. Тэгээд анх ирэхэд зүрээжигээ дагаад явдаг байсан. Тэг чин чи эдэн настай байсан юм бэ? Би 14. 14-т хүүхэд жоох хүүхдээс юм шүү дээ. Тий. Одоо чи ингээ их сургуульд орсон явж байна. Гэтэ чи ингээл Монголд сурж байхдаа ингээд Америкт ирээл ийм том сургуульд орно энэ гэж төлөвлөгөөтэй байсан уу? Ерөөсөө боддгоо. Ерөөсөө одоогүй энэ чирэл ээжтэй цогтой нэг 3 сар яж байгаа л буцаж явъя гэж анх ирсэн. Тэгээд энэ ч за одоо сураад high school-д төгсчөөд буцаа явд юм уу гээл бодож ирсэн үү тэр үед. Одоо бол тэр бодолч өөрчлөгдсөн. Тий одоо энэ чи коллежа их сургуулаа дуусаад ажил хийгээл энэ чинь амьдрийгээд бодож байгаа. Том компанид орё гэж бодож байгаа тий. Кодрын чиглэлээр. Тий. Гэтэ ер нь бол чиний орохыг хүсэж байгаа компани юу юм бэ?
Архив хүсэж байгаа компани бол Amazon юм уу, Expedia. Тэгээ энэ чи амар их туур хийжсэн. Тэгээ туурын Кампус нь таалагдаад хамгийн их таалагдсан тэр хоёр тий. компани байна те. Тэгээ чи Монголд 115 сурч байхдаа тэгэл Amazon Expedia-д орё гэж юу н бодож ирсэн үү ер нь. Тэр Үгүй. тухай сонсч байгаагүй. Ерөөсөө бодоогүй тий. Зуараа та тэгэл жах эс тэгэл дуртай Ангийнхан юм. ч бас тийм ярьдггүйсэн Тий. те. Одоо бол их сургуульд орсон чи ангийнхан чи юу гэж ярьж байна? Ер нь ангийнхан чи хаашаа орё гэж ярьж байна? Том компаниуд бол орё гэж ярьж байгаа. Google, Тий, Google, Microsoft, Amazon тий. Одоо л эн чи энгийн үзэгдэл болчихлоо шүү дээ. Тэр нь орох. Тэгээ Хэрвээ чамайг тэгэл буцаагаал 115 байх чинь чи ингээл хэдэн жилийн дараа ингээ Amazon-д орно шүү гэнтэр гэсэн бол чи итгэх байсан уу? итгэхгүй шүү дээ. Яагаад? Аа, Боломжгүй юу? тий боломжгүй. Тэгээд бас ер нь ерөөсө боддгоо байсан. Энд чи Америкт ирээл энд чи сурна гэж. Тэгэд ирээл за энд чи дахиад хэдэн жил байгаал үзийгээд тэгээл нөгөө кодо сурж эхэлж байхдаа за энэ өстө таалагдж байна да. Тэ? Миний одоо passion энэ байгаа юм да гэд. Тэгээ за одоо энийгээ дагаад ирээдүйд ямар ажил хийх үү, яаж амьдрах уу гээл. Тэгэхээр нөгөө том компаниуд за энэ өстө олон хүмүүс орж ин тэрийн дагаад орё да гэд. Гэтэ яг уу ингэж бодож магадгүй те. Үзэж байгаа хүмүүс чинь эн чинь ингээл баян айлын хүүхдэл юм биш. Тэгээл амар том сургуульд орчоод тэгээл том сургуульд орсон юм чинь том компанид орох нь угаасаа тодорхой ш. Тэгээл зарим хүүхдүүд бас тэгж бодож магадгүй те. Эсвэл 115 танд сурч ирсэн найзууд ч юм харж байгаа бах те. Эцэст юу гэж хэлмээр байна. Чи чинь тийм баян айлын хүүхд мөн билүү? Үгүй тим амир баян биш нөгөө аав ээж маань арх ажилладаг байсан. Тэгээд Дундаж айл те. би дундаж айл тэгээд Монголоос дундаж амьдардаг байсан. Нөгөө байранда нөгөө төлөөсний мөнгө өгөөл тий төрөөсний мөнгөөр тий сараар мөнгө төлөөл. Тэгээд одоо Америкт ирэл нөгөө амар том opportunity боломж гарч ирэл. Тэгээд тэрийг эмтэй боломж хатгаал Орсон хичээсэн те. тий хичээсэн. Тэр тухай дараа ярилцсанаа тэгээд нөгөө тэр тухай ярилцахаас өмнө бас хүмүүстэй нөхцөл байдал бас тийм байгааг шүү. Дээрэс нэгтээ тэгвэл жижиг чи амар онц сурдаг хүүхдээсэн баха. Тоондоо амар лаг байсан баха. Англи хэл мэл өөрөө сурчдаг байсан юм чинь гэж бодож байгаа хүүхдүүд байгаа бах тий. Ер нь тоондоо сайн байсан уу? Тоондоо сайн байсан. Ангида гайгууд ордог байсан тий. Олимпиад ордог байсан юм уу? Олимпиад ерөөсөө орж байгаагүй. Хичээл бол сайн хийдэг байсан. Тий хичээлээ хийгээл нөгөө нэг удаа амар санаж байна. Нэг усын шаллаас байхгүй. Тэсний нэг монгол хэл дээрээ 40-д гараад матер нэг 90-д гараад бүр 40 F мэф. харин тий F аваад тий за фейлчлээ одоо яана гэж бодож байсан. Тоондоо бол гайгүй байсан юм Тоондоо бол шүү. Олимпиад бол орж байгаагүй. Тэгэхгүй бол нөгөө олимпиад ордог амар лаг хүүхдүүд л энэ программарч яваад идэм шүү гэж бас тий. Тэгээ чи яг тийм юм хийдэг байж байгаа. Англи хэл бол яг хуу хичээл дээрээ бас үздэг байсан ба. Ирээд тэр англи хэл математикч юу н хэрэг болсон байна. Энд ч ирэхэд нөгөө англи хэлээс болохоор гайгүй тий зүгээрээсэн. Гэтээ нөгөө англи хэл мэдээд ойлгодог ч гэсэн ярахад хэцүү. Тэгээд хүмүүстэй ингээд яхад ингээд бүрэн өөрийнхөө илэрхийлж чадахгүй. Англи хэлээр явахтаа гээд би дотроо бодоод за одоо энэ дээр ингэж хэлээ та гээд ингээд хүснээрээ ярьж чадахгүй тий. Төвшин чамд амар саад болчихсон тий. Тийм дээр амар их саад болчихсон. Тооны хичээл нь математик дээр анх ирэхэд нэг англи хэл geometry үзсэн байхгүй юу? Тэрийг аль хэдийн сурсан байсан Монголд. Тэгээд тийм амар хэцүү байгаагүй. Ер нь бол төгслөө high school-д төгслөө бол нэг хэцүү байгаагүй тий математик. Тийм тэрийг аль хэдийн сурсан. Тэгээд хүмүүс нөгөө хэлдэг. Нэг Монголын мат хэдэн ангаар төрүүлж авдаг англиас гээд Америкаас. За ямар ч гэсэн нөхцөл байдал ийм байжээ. Тэгээ ямар ч гэсэн ирээд. За тэгвэл одоо яаж энэ нөгөө том сургуульд орвоо тий. Ер нь энэ University of Washington ч ер нь энэ computer science гэдэг яг анги нь Америкт хэдэд орд, дэлхийд орд юм биш. Дэлхийд сайн мэдгүй гэхдээ топ 10-т ордог юм. Долттой байгаа тий. Долттой тий. Яг дугаарыг мэдхгүй. Тэгэхэд амар өрсөлдөөнтэй сургууль шүү дээ. Тэгээ high school дээр орохдоо нөгөө одоо 10 дугаар ангида би яг Америкийн том сургууль орсон байхгүй юу? Sophomore year шүү дээ. Тэгээд тэнцэнэ sophomore year дээр амар сайн хичээгээд A гараал.
Тэгээд junior year дээр нөгөө хүүхдэд за одоо дараа нь high school-д дуусчаад одоо юу их вэ те? Ямар college явах вэ гэд. Тэгээд тэрэн дээр ингээд харж ирсэн чинь энэ Washington State-д University of Washington гэдэг амар том сургууль computer science-аар сайн. За тэрэндээ би за энд орохын тулд хичээх юм байна да. Амар хөдөлмөрөх юм байна да гэд. Тэгээ. Гэхдээ нөгөө монголоор цөмөр орчвол sophomore year гэдэг чинь одоо 10 дугаар. монголоор 10 дугаар анги тий. Тий. Junior гэхээр чинь 11 дугаар анги. Тэгэхээр 10 11 дугаар ангид бол маш сайн хичээсэн байх нэ тий. Ямар ч энэ том сургуульд орё гэж зорцсон байсан байх нь шүү дээ. Тий. Ааха. Тэгээд зориод энэ их сургуульд одоо тэтгэл чи хэдэн сургууль руу ер нь аппликейшн явуулсан? Би бүр 10-д 20 хүрсэн шүү дээ. 20 сургууль руу аппликейшн явуулсан тий. Тэгээд хитээс нь хариу авсан байна тэнцэн. 78-аас. Ер нь бол тал хавцаа нь бол тий. ямар ч байсан оффер авсан. Тэгээд тэр шалгуултан дээр гол ер нь шалгуулдаг юм нь юу вэ? Гол шалгадаг юм нь нөгөө SAT гээд энэ ч нөгөө шалгалттай. шалгалт монголчин яадаг лээ. Монголд нөгөө Яш шалгалттай яш тий. тий. Монголын яш шиг адилхан. SAT гээд нөгөө амар том шалгалт. Тэрийг амар их үздэг байсан. Тэгээд бас essay тий. Тий. Essay бичих нь бай. Тийм personal statement гээд хувийн essay бичээд team юмнуудыг л амар их шалгадаг байсан. Чи essay дээр ер нь юу гэж бичсэн? Essay дээр юу? Би Америкт ирээд нөгөө тусалж исэн асуудал тий. High school-д одоо ороод ямар байсан тэгээд энэ шин нутагт шин хүмүүс тэгээд тэрэндээ яаж зохиж хичээж тий. Одоо юу сурсан бэ гэдгээ бичсэн. Тэгээ бичсэн чи ямар ч гэсэн доод. Тэгээд за тэнцэхнийг өөр. Тэгээд тэтгэлэг аав шүү дээ. Тий, тэтгэлэг аавна. Одоо сурж байгаа сургууль чинь тэтгэлэгтэй билүү? Жилээр л Тий. тэтгэлэг нь 100%. 100% тий. Байрны мөнгө төлдөг үү? Байрны мөнгө оруул нэг жоохон төлнө. Тэгээд орохгүй байвал тэгээд төвшингийн бүгдээр ингээд 100% байдаг. Гэхдээ ер нь сургалтын төлбөр чи хэд байд юм бэ? 35,000. Жилийн 35. Тий. Тэгээ байрны зардал чинь Байрны зардал нь 6,000. Quarter гэхээр чинь 18,000. тэгэхээр нийлэхэр чинь бараг 35 дээр 18,000. 35 нөгөө байртаа нийлсэн байгаа. Нийлсэн үн юм. Тий. Хоол орсон. Хоол байр нийлсэн 35,000. 35,000. Тий. За жилийн 35,000 гэдэг чинь 4 жил жий сурах юм бол хэд болох вэ? 120 140 юм уу? 140,000 доллар ямар ч байсан ингээд хэмнэгдсэн байх нэ тий. Харин тий. Төлсөн бол танаар гэр төлж чадах байсан мөлөө. Ерөөс чадахгүй шүү дээ. Тий. Зээл мэлээр явахгүй байлаа. Тэгвэл нөгөө тэтгэлгээ авахд ер нь яасан юм бэ? Чи яаж тэтгэлгээ авахд нөгөө энэ ч надаа нөгөө иргэн биш шүү дээ. Тэгэхээр нөгөө Вашингтон мужид юм нэг WASFA гэдэг federal aid тэрэндээ apply хийгээд нөгөө scholarship grant авсан. Тэгээд сайн сурсан байна гээл. тэр нь юуг харгалзаж үзэж өгд юм бол? Тэр нь одоо тэр сурагчийн нөхцөл байдал те financial юу сайн гэр бүл байна уу мөнгө нь төлөхөр байна уу те тэгээс өөр хичээлээс гадуурх гэхээр community hours нөгөө сайн дурын зүйл хийсэн цаг те тэгээ бас сурж байгаа дүн те ямар одоо хэр сайн сурж ингээр чи чинь сайн дурын ажилд амар их оролцдог шүү дээ манай хэрэг тэд ер нь юу хийжсэн бэ сайн дурын ажил? Би сайн дурын ажил дээр хамгийн их нь бол би үнэгүй код хүүхдэд заасан тий. Манай тэр байж байгаа. Тийм чи Pinecone дээр ирээд туслах багш игээд код зааж исэн. Тэгээд бас өөр олон монголчуудын Вашингтон мужийн монголчуудын ивент дээр ажил туслах тий ажил хийгээд тэгээ бас өөр сургууль дээрээ бас амар их ажил хийжсэн нөгөө багш нартай юм уу эсвэл нөгөө ивентүүд дээр туслаад тэгээ бас church дээр юм уу сүм дээр очиж нөгөө хоол тарахад бас туссан тий. Тэгэл энэ олон ажлын ямар ч гэсэн үр дүнд нь ингээд мэдээж тэтгэлэг авсан байх нь тий. Тэгэхгүй бол тэгээгүй байсан бол одоо төлнөд бол аюул хэцүү л асуудал байна. Бараг сурч чадахгүй байх нь шүү дээ. Харин тий. Гэтэ Монгол доктор ингээд сайн дурын ажил хийдэг гэж чи мэддэг байсан уу? Үгүй. Ерөөс сонсч байгаагүй тий. Тэгээд тэтгэлэг авдаг гэж мэдчихэж байгаагүй тий. Тэгээд би ч бас нөгөө нэг гадаад явах гол жоохон байхдаа
Тэгээл нөгөө нэг tuition гэдэг хуудсан дээр нөрөнгөт пүү хизээч миний тэ толгоонд орж байгаагүй ийм үнийн дүн байхаар би тэгэл за би хизээч энэ мөнгийг өсгөлж чадахгүй юм чинь угаасаа apply хийгээч яах вэ гэж бодвол ер нь хүүхдүүд Монголд байгаа хүүхдүүд чи give up хийж байгаа шүү дээ. Тэгэхээр боломж бол өгөн бүгд Боломж байгаа, тий. суралцах. Хэрвээ хичих юм бол тэгвэл нөгөө хичээгээгүй ч угаасаа баяалийн хүүхдүүд ч юм уу тийм хүмүүс л явдаг байлгүй дээ гэл өөрийгөө хоошо тавьж байгаас зөндөө хүүхдүүд байгаа шүү дээ. Тэрээс боломж байна шүү. Гэтэ одоо чиний бодлоор ингээл за ингээд том сургуульд орчлоо. Тэгээд том компанид орно гэдэг бол чам тийм холын юм шиг санагдаж байна уу? Тим амар хол юм биш. Яг ингээд урд байгаа шиг санагдаж байна. Одоо сайн хичээгээ те хичээлүүдээрээ сайн аваад сайн хичээгээд Танаа дээд курсийнхан чи ер нь хийж байгаа хэр их хүн хийж байна? дэв курсийнхөө дэв курсийнх сайн мэдгүй. Гэхдээ натаа сурдаг нэг 4 5 хүүхдүүд нөгөө internship бид нэр аваад байгаа. Том компани Тэр том компани Microsoft-д ажилласан 100 ажилласан нэг хэд хүүхдүүдтэй сайн найз. Тэгэхээр ямар ч байсан эргэн тойрны хүүхдүүд чинь сураад байхаар би ч гэсэн болох юм байна гэдэг бас. Тэгээ бодолд орчих. Түүнээс бол хизээч харж байгаагүй л болно гэж хизээч бодохгүй шүү дээ. Тий. Наа баг ахчил ингэж ирсэн. Өө Microsoft-д орно гэдэг чинь л баг л амар ховор хүмүүс ордог. Баг л боломжгүй юм ярьдаг. Одоо энэ чинь энгийн үзэгдэл болчихсон шүү дээ. Энд ирэхээр чинь тэгвэл дундаж хүүхд ямар ч гэсэн орох боломжтой гэдгийг ямар ч сануулад байна. За ингээд тэтгэлгээр авчлаа, ингээд сурчлаа. Тэг ингээд бодоод тахад ер нь чамд дөнгөж ирж яхад ер нь хамгийн хэцүү санагдчихсан юм юу? Тэгэл Хамгийн хэцүү санагдаж байсан юм нь бол гэхээр одоо орчиндөө тасах юм уу да. найз зүдгүү тэгээ. Тий найзгүй тэгээд бассан чи Монголд хүмүүс яаж нөгөө амьдарч ийн те тэрнээс маш өөр ингээд амар хүмүүс нэгээд амар тогтвортой юм уу? Stable амьдралтай те. Тэгэл төрхөөс нэхлээл хүмүүс ингээд амьдрал нэгээд аль хэдийн бэлтцсэн юм уу да. Бүх юм план хийсэн тэгээ. Тийм тэгээд одоо сураал high school-а төгсөөл коллеждоо яваал тэгээд ажил ороод те. Тим орчинд бас байх хэцүүсэн. Тэгээд англи хэл анх ирэхэд мэддэг байсан ч яаж чаддаг байсан. Тэгээд одоо надад ямар ч зориг байгаа байхгүй юу? Одоо англи хэлээр бас анх ирэхэд нөгөө акценттай. Тэгээд юм хэлэхээр нөгөө хүмүүс сайгаад чадахгүй те. Тэгэл сургуультай одоо найзтай болъё гээл яхад амар хэцүү байсан. Тэгээ эртээ тоглоод идэгсэн тий. Тийм сургуультай найзууд чадахгүй. Монголдоо байдаг найзтайгаа л чатлаад тийм. Одоо л ихэнх найз чинь Америкт байгаа шүү дээ. Тий одоо их найз маань Америкт байгаа. Хамгийн хэцүү нь бол найз нөхдөггүй болох л байсан юм уу тий. Ирэл. Тийм. Community буюу тий хамт Тийм. энэ дараа хийх юм байхгүй тэгэл гэртэл хайртай. Ганцаардмал байх нь шүү дээ тий. Тий. Цаав дээрлэгдэг байсан уу? Ерөөсөө дээрлэгдэх шүү дээ. Гоё ястай тий. Тий. Нөгөө киномена үзээл те яаста очоод зодуулаад яах юм бэ гэж нэг боддог байсан байхгүй. Тэгэл ирээл амар тайван, сургуулийн тайван. Тэгэл тэнцэг сурж байгаа Америк сурсан 3 жилдээ ямар ч задаа хараагүй. Чаав шоолдог байсан уу? Шоолдог байсан шүү дээ. Тэгэл би сургуулийнхаа нөгөө юу 10 жилдээ ганц Монгол байсан. Тэгэл би ингээд очоод за би намаа Монгол гээл тэгэл тийм үү те Чингис хааныг таних уу, Чингис хааныг таних уу гээл тэгэл тань гээл тэгэл тиймэрхүү юм ярьж байна. Тий ер нь онцгой юм шиг санагдсан. Бүх хүмүүс чаа Монгол гэдэг чи одоо мэдгүй high school-ийнхэн чинь. Тий. Монголд байх ч бол чаа дээрлэх мэрлэх юм байсан уу? Шоолох молох. Гүү. Тэгээд монголчин нөгөө ангийнхантайгаа тий найзлал нөхөрлөөл. Туулчд бол гайгүйсэн ш. Манай үеч талс одоо бас ихэс шүү дээ. Нөө тийм манай бол молох чаас. шоолох уу. Тэгэл ер нь шогсоолсон л та. Гэтэ тэгэл тоглоомор штэ. Гэтэ Монголыг бол харьцангуй гайгүй тий. Тэр нь энд ерөөсө задаа багш нар нь яа дээ. Багш нар уу? Тий. Багш нар нь энд бас тайван штэ. Гоё ярцаатай. Тий гоё ярцаатай. Монголчин нөгөө багш нар нь дээрлэх суулцаа тий задаал. Тийм задуулчихсан юм багштай. Багштай зөндөө задуулчихсан шүү. Тийм яалаа гэж. Гуйлаа гэдэг. Үгүй ингээл даалгавар хийхгүй гээл. Тэр даалгавар хийдгүйсэн юм. Би юу даалгавар тэгж хийдгүйсэн. Тий. Тэгж амар сайн нөгөө хичээлээ төлөвлөдөг байсан. Америк даалгавар их өгд юм уу? Даалгавар уу? Их өгнө. Тэрийг нь одоо
өдөрт 2-3 цаг зориулсгүй болоод ерөөсөө дуусахгүй шүү дээ. Чи тэгээ юу өөрчлөгдөд ингээ Монгол даалгавар байдаг гэж байгаа тэнд ирээ хийдэг болчихов. Энд үү тэгэл багш нар юм уу? Багш нар амар найрамсаг те. Тэгэл за одоо юм хийчихвэл заах амар талддаг байсан. Заах арга барил нь. Тий заах арга байлаа те. Тэгэл багш нар энийгээл ингээд хичээл ингээд бүх сурагчтай ингээд Хамруулаад тий included байх юм уу нөгөө Тэгвэл нөгөө онц сурдаг иттэйгээс яриад байдтэй Монгол. багш нар ингээл асуулт асуунгууд нэг он сэрэн тэрэн асуугаал. Гэтэ энд байдаг багш нар ингээл ойлгохгүй байгаа хүүхдүүдгээ заавал заана гэд юу амар төвлөрж бүх хүүхдүүдийг ингэж энэ хичээлийг мэдүүлэхийн тулд Оролцоог нь нэмэгдүүлэх байх нь шүү дээ. Ийм бүх хүүхдүүд оролцож хичээл явдаг тий. Тэр айгуу чухал байна. тий хүмүүсээ үлдээхгүй тий. Анги дотроо олон найзтай болсон уу? High school дээ. High school дээр эхний жил найз байсан. Тэгээд 2 дахь жилдээ илүү англи хэлээ сайжруулаад зөрөгтэй болоод дэндүү найзтай болсон. Төгсөд тэгээд төгсрээд бас зөндөө найзтай байна. Буулгах бараг бүх хүүхдтэй найз болсон уу? Тийм төгсөд нөгөө 12 дугаар ангид төсгөл ингээл хүмүүстэй мэд юу уулзсангууд манай сургуульд ийм хүүхд явдаг байсан юм уу? Ерөөсөө мэдээгүй юм байна шүү. Тэгэл 2 жил сурж байхад тааралдаг бас хүүхдүүд байгаа тийм. тий. Гэтэ энд чинь high school чинь бас нөгөө коллеж хичээлээ сонгодог тий. Монголчин нөгөө хангаараа ингээд байсараа төгсчдөг. Энэ тийм бол сонгодог шүү дээ хичээл мичээл. Тийм Монгол нөгөө 1-ээс 12 дугаар анги хүртэл нөгөө бүлэгтэйгээ тий А Б В гээ тэгээ тэрийгээд ингээд дагаад явдаг. Гэтэ энэ чи 9 дугаар анги high school ороод эхлэнгүүд нөгөө өөрсдөө хичээлээ сонгоод тэгээд багш нар ингээд өөрөө тий тэгэд өөрсдөө ингээд өрөөрөө нь очиод хичээлээ сурдаг. Тийм тэрийг нөгөө кредит системтэй гэж ярьсан. Монголоор тийм кредит системээр сурдаг тий high school чинь. Тэнгүүд нөгөө зарим хүүхдүүд бас хоорондоо таарлахгүй байх боломжтой байдаг тий. Хийж нөгөө хамт хичээл авч үзээгүй бол тэгээ таарлахгүй байж төгсчих юм шүү дээ high school. Тийм ийм систем нь илүү гоё санагдаж байна. үгүй хэцүү тийм. Яагаад? Монголч нөгөө нэг хүмүүстэй 30 дөрвөн хүүхдтэй нэг ангид одоо 12 жил шүү дээ. Тэр одоо амар хоорондоо нэлээ сайн найзууд болдог. Гэтэ энэ чинь ингээл эхний семестр дөрөв ингээл найзууд болонгоо тэгэл дараах дээр ингээл шинэ анги шинэ хүүхдүүд гээл тэгээд амар сайн нийлдэггүй юм шиг санагддаг. Ундаа сайн найз болох жоох хэцүү юм байна тий. Дотн байхаа жоох хэцүү юм байна. За тэгээд өөр сул тал юу байна тэгвэл Америкт байх юм. Америкт байх сул тал уу? Тим сайн нийлдэггүй тэгээд дагуулж шоудах уу? Шоудах уу? Тий. Ер нь надад тэгэж амар шоуддаггүй шүү дээ. Тийм үү. Кинонд дэр чил тийм гараад идэг. Кинонд Би одоо тийм л юм байдаг юм баг гэж бодсон. Үгүй тэр худлаа юу? Худлаа шүү дээ. Энд чинь би ер нь 50 сургуульд байдаг гэсэн юм уу нөгөө би нэг чамд дууддаггүй байсан юм шүү дээ. Ангийнхаа чи шоуучаа тий. Чидрийг нэг яваад гээ. Үгүй юу? Үгүй би зөндөө одоо коллеж дараал нэг хүүхдүүдтэй нөгөө уулзаал тий. Шоу явах уу? Парти юу заримдаа яан тэгээд ээж үсэж болохоор тэгж их юм ярьж болохгүй хаа. Хасчнаа. Харин тэгээ ер нь бол байдаг тий. Тэр чинь бол үгүй парти бол байдаг тэгээс нөгөө төсөө өдөр юм уу. Монголд ч бүр амар шүү дээ. Монголд ч нэр коллеж дөө их сургуульд ороод бас л за их сургуульд ороод ууц сурнаа гэдэг шиг юм болж байгаа шүү дээ. Энд бол бас гайгүй. Энд бол гайгүй шүү дээ. Хүүхдэд нөгөө аав ээж нь хоригддаг. Тэгээл зарим хүүхдэд нөгөө аав ээж нь өөртөө арх мархийг авч өгөөл. Гэхдээ нөгөө аль сургуульд байгаагаас хамаарат байна тий. Тийм задгаа бас коллежууд бас байгаа шүү дээ тий. Энд чи University of Bottle чинь тэгж амар парти хийдгүү. Хоригддгүй тий. Хоригдгүй. Гэтэ нөгөө ингээд organized биш юм уу тий. Тэгээд илүү том сургуулиуд нь нөгөө Калифорни эднэрт байгаа сургуулиуд нь амар шоудаар. Тэр нөгөө нэг дан сонирхлоор хамт амьдардаг ч юу гэдэг үү эрэгтэйчүүд. Sorority. Тий sorority гэдэг үү тий. Тэр нь нөгөө тэр юм байт юм уу та сургууль sorority. Манай сургууль байхгүй. Гэхдээ энэ төв кампус дээр ч байгаад байдаг. Төв кампус дээр байдаг. Төв кампус дээр зөндөө
sorority байгаа шүү дээ. Тэрэн дээр ороход юу хийдэ? Ороход тэгэл Ямар шалгуур өгдөө? захирлууд нь юмнууд хийлгэндээ. Тэр community-ийн захирал нь тэрийг шийд юм ээ. Тийм. Ямаг аав нахгүй гэл. Тийм тэгэл чаленжууд тэрийг одоо хийвэл оруулъя гэж. Чи тэрийг сонирхож үзчихсэн үү? Юу байд юм бэ? Үгүй. Ерөөсөө. Тий. Чи тэр sorority-д орё гэж ерөөсөө боддгүйсэн юм тий. Тий. Орохын давуу тал байд юм уу ер нь тэр? Орохын давуу тал тэгэл хүмүүсийг мэднэ, танин networking тий. Хүмүүсийг одоо Найзуудтай бол. найзтай болно. Тиймэрхүү л давуу талтай. Тэр чин төлбөртэй байд юм уу тэрэнд ороход? Тэрийг бас амтгүй. Төлбөргүй хаа. Тэгээд тэр sorority-га нэг байранд амьдрал байд юм билээ. Одоо л чи тэгээ major сонгоогүй computer science яг зарим хичээлүүд авч эхлэегүй л байгаа юм тий. Тий. Тэгээ Одоо манай дээр одоо ингэ computer science-аар сурахад муухай байсан уу? Хэцүү юм байсан уу? Pinecone-д Тэгээ Pinecone ингэ чи код сурсан шүү дээ тий. тийм амир ихийнх нь сурахад бол хэцүү байсан л та. Гэхдээ нөгөө багш нь сайн. Тэгээд ойлгуулахад сайн байсан. Тэгээд одоо юм мэдэхгүй байвал тэгэл багшраас асуух юм уу? Өөрөө судлаад ойлгочтой. Тэгээд энэ Pinecone сурахад бол амир их туссан. Одоо энэ чи коллеж юу хичээлүүдээ ингээл анхуд өнийг мэднэ штэ ингээл ер нь тасмастаа юу сурахгүйгээр хичээхгүйгээр Ер нь бол одоо коллеж амьдралч айгүй амархан болсон юм шүү Харин дээ. High school-тэй. Чи одоо тэгээ 100 high school-ийнхаа 100 манай дээр сурсан шүү дээ тий. 100 нэрлүүлээ. Тэгээд 100 сураа тэгээд high school-ийнхаа 11 дугаар ангийнхаа сурж байхдаас хичээлийнхаа дараа сурдаг байсан. 2 дугаар тас шатыг нь. Тий. за тэгээ сурахад бол гайгүй байсан. Тэгээ чи Монгол сурах гэж ордож үзчихсэн үү? Кодинг мэддэг байсан уу? Монголд бол кодыг биш би нөгөө илүү их electrical юу цахилгаан тал руугаа байсан. Нөгөө робот юм уу те. Би Монгол нэг залуу зохион бүтээгчүүлүүд тийм нэг Клуб баадаг. клубанд сурч исэн. Тэгээд тэнцээ яаж нөгөө board circuit-ийг цахилгааг нь явуулах вэ? Эсвэл яаж утас янзлах вэ? Тиймэрхүү юмнуудыг сурдаг байсан. Тэгээд код яаж бичдэг мэддэг байсан. Мэдхгүй байсан уу? Тий. Тэгээд энэ чирэл за код нь илүү сонирхолтой юм байна да гэд тэгээ сууж гисэн. Чи одоо гар утасны аппликейшн хийж чадна тэгээ. Тий. Өөр чи вебсайтэд Вебсайт бүх юмыг явуулж сурсан шүү дээ. тий. Одоо тэрийг ашиглаад жижиг project хийгээл одоо Ээжийнхаа бас вебсайтыг тий ээжийнхаа компанийн гэр чи ер нь хэр одоо явцтай. одоо эхнийх нь үзэгдэх орчныг нь хийж байгаа. Тэгээ тэрнийхэн дараа нь админаар нэг юм уу те. backend-ийн админаар ороод юу backend-ийг нь апдейт хийх. Окей. Ийм асууцсан байсан. Сурж явах явцдаа амар ингээл хэцүү сэтгэлээр унах үе гардггүй. Гаруул яадаг вэ гэж нэр хүмүүс бичсэн. Гарна шүү дээ. Аа. Энэ үлрэлийн сүлэрэл гардаг да. Ингээл Шалгалт малгалт. тэр шалгалт гээл finals гээл тэгэл тэрэн дээр нь одоо хэцүү юм шиг стресстэй л тий. Тэгээ тэрийг нөгөө кампус дээр нөгөө байран дээр амар их тусламжууд байдаг. If стресстэй байгаа мó эсвэл бол асуудалтай байвал нөгөө очиод хүмүүстэй уулзаал тий. Чи уулзч байсан юм. Би ерөөс уулзаагүй. Гэтэ би уулзж исэн хүмүүстэй ярьжсэн үү те. ярьж исэн. Тэгээд анх орохдоо нэг юу big core гээд battle core гээд хичээлээд байсан. Тэгээд тэрэн дээр нөгөө бүх юмыг нь заана. Кампус дээр бүх болж байгаа юм да. Одоо хичээл болгон дээр одоо хүмүүс орж ирэл. За одоо манайх ийм тусламж үзүүлэх юм юмнууд байна. Бичих тусламж үзүүлэх юм байна. Хичээлийн дараа тусламж үзүүлэх юм юмнууд байна гэдэг зөндөө их resource байгаа. Orientation юм биш үү? Orientation Тийм. удирдахал хичээл хийж одоо монголоор орчих юм да. Кампус дээр их удирдахал хичээл орд юм байна. Тэгээд ер нь хаанаас ямар тусламж авахаа мэддэг болох нь шүү дээ. Тий. Чи гэхдээ нөгөө гол асуулт нь чи ингээд чамд ингээд хэцүү болохоор чи ер нь яа тий. Би юу Аа. хэцүү болохоор тэгэл илүү хичээл Тоглох уу? тоглохгүй. Стрессээ гарах уу? Стрессийн гар би математикийн шалгалтанд амар стресстэйсэн. Тэгээ тэрийгэ гаргахын тулд би катар гараад сакс тоглох гэсэн байхгүй юу?
сквал хөлбөмбөг юм уу? Спортоор Би хичээл. спортоор. Тийм би волейбол, сакс хөлбөмбөгөөр тоглодог. Чи ч юу хийхгүй юм гэж байна уу чамд юу нэ? Бүгдээ хийдэг шүү. Тэгээ. Компьютер ч тоглоно, волейбол, сакс. Тийм тэгээд энэ энчээ сураад эхлээд нэг дахь гурав дахь 1-ээс 3 хүртэл хүүхдүүдэд хөлбөмбөг тоглодог байхгүй юу? Тэгээд тэд нартайгаа хориулаа. Тэгээд хөлбөмбөг тоглоод 19 сард 10 тоглох. 19 сард тоглоно. Тийм. Нөгөө сургууль дээр ингээд том за юу Заал фрил нөгөө хөлбөмбөгийн талбай байдаг шүү дээ. Тэрэн дээр очиод юу хинч тэн дээр тоглож болно. Тэгээд тэрэн дээр очиод 19 сард тоглоод хөлсөө гаргаад стрессээ гаргаад Монгол дуг нь манайхан тоглох хэрэг өвөл цас орчдөг нэг хэцүүтэй. тий. Манай ангийнх чи цасан дээр л хөлбөмбөг тоглочтой байсан шүү дээ. Ер нь бол хазар мацар өдөө чихээ өлдөөтөл тоглож шүү дээ. Энчээ юу өвөл болохоор цаас мас орохгүй дулаахан тий. Даваа тал байгаа тийм тий. Тий. Дээрээс нь амар утаатай байдаг. Зайсан тэгтэй гайгүй чи зайсангийнхан чинь Зайсан тий. тий гайгүй шүү дээ. Тий. Тэгээс л Монголд бас яг бодит байдлаас хэцүү байгаа даа тий утааны байдал. Чи тэр тухай ер нь мэддэггүй утаа. Утаа юу? Утааны асуудал. Тийм сайн мэдхгүй гэтээ утаа амар их байгаа мэднэ. Танай гэрийн гэр чинь бас зайсан юм уу? Тэгээс бас зайсан. Чи бүр багасаа зайсан байсан юм уу? Сүүлд нүүж очсон юм уу? Би хороолт байдаг байсан. Хашаа баринд. Тэгээд тэнцээ байжснаа хорооллын нэг хэдгээр байлаа 20 дугаар байлаа 9 давхар байшин. Тэгээд тэнцээ байжснаа 3 дугаар ангиасаа би 4 дугаар сургууль сурдаг байсан байхгүй юу. Тэгээд 3 дугаар ангиасаа заасан руу нүгээд тэгээд тэнцэнэ амьдардаг байсан. Чи тэгвэл дундаа шилжсэн юм шүү дээ. Тийм шилжсэн. Хашаа байшин тэгэж дөрөв бичлэгийн артлын үнд дэнжнэр өгдөг юм уу те? Эсвэл зурагт мурагт юм уу? Танаа хоош хашаа байшинд байсан гэхээр Тэр чинь нөгөө нэрийг мартчихсан уу? өргөөгөөр нөгөө дэшээ гараад за өргөөгөө хойтлын өргөөгийн хойтлын нөгөө инх болтын зам билүү дээ. Тэрний тэрүүгээр юм тий. Инх болтын зам гэвэр сонгуулийн зам монтой тий. Харин тий. Тэр зам яг чамд хэрэг болсон уу? Чи яг юу гэж боддог вэ? Инх болтын зам. Тэр тэгээд яг манай ингээд байшин тэр зам дээр нээдэг гэсэн болохоор байшин заахтан тул тэрний зам гээл. Тэгээ одоо ихтэй мартцсан тэнцээ очоогүй. Чи сонгуул өгчээсэн үү? Үгүй. Ер нь өгөө гэж боддгоо. Өгье гэж боддгоо шүү дээ. Чи гэхдээ одоо Монгол улсын иргэн биз дээ. Тий. Чи гэхдээ очиж сонгуул өгч болно шүү дээ одоо л. Одоо л гэхдээ яалаа гэж сонгуул өгөх вэ гэж боддгоо. Үгүй. Сонгуул шүү. Тий, тэгж амир их судлаагүй тэгэл. Тий. Чам тэгвэл тэгээд одоо яг юу чухал байна? Одоо юу? Монгол руугаа буцааж юм хий энэ гэж боддгоо. Монголда очоод юу? Стартап уу? Тий, стартап юм нэг компани юм уу? Энчэнэ нэг гайгүй болоод тэгэл буцаж очоод нэг юм хийж бодож байгаа та. Тийм үү, технологийн чиглэлээр тий. Ер нь яагаад тэгэх гээд дээ. Америкт ингээ үлдэж болохгүй байгаа юм уу гэж хүмүүс бас бодно шүү дээ. Тий, Монгол ч одоо хүмүүсийг одоо илүү боломж өгөх юм уу гэдэг та тий. Тань шиг адилхан. Хүмүүст бас боломжийг нээж өгөх сонирхолтой байдаг шүү дээ. Гэхдээ тэр болох бол. Гэхдээ чи тэгэл одоо 4-5 жилийн өмнө гэл ийм боддгоо байж бол 4-5 жилийн дотор ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь. Одоо ингээ 4-5 жилийн дараа бүр л амар л болох байлгүй дээ. Тий. Тэгэл том компанитай болчихвол яах вэ? Том компанитай болчихсоо. Тэгэл тэрийг илүү том болоод болох. Монголд ямар ч гэсэн юм хийх байх тий. Тэгж юу бодож байсан уу? Тэгж жоохон л боддог байсан. Нэг одоо энэ чинь хөлөө олчвол Монгол руу очивол хүмүүстэй уулзаад юм хийдэм үү гэж бодчихсон. Гэхдээ тэгж амар сайн төлөв байгаа. Монгол дахь найзуудтай холбоотой байдаг уу? Хиттэй л холбоотой байдаг шүү дээ. Гэтэ тий сүүлийн нэг 3 сард илүү дээ 115-ын найзтай нэг биччихсэн. Бид нар ч одоо юу гэдэг юм? Их сургуульд орсон юм. Сайн мэдхгүй шүү дээ. Зарим нь их сургуулиар байгаа, зарим нь gap уу? Тий. Ажил хийгээл зарим нь өөр улс руу яваал. Америкт ирсэн хүн байхгүй. Миний мэдхээр бол байхгүй. Чи гэхдээ ийм боломж үүд юм байна. Та нар apply дэ ч гэж хэлж үзчихсэн үү? Гүр.
Тийм үү. Тий. Одоо тэгвэл бичмээр юм шүү. Та нар ингээд маршаа орчлоо. Та нар ийшээ өрөөд ирээ. Би аргын заагаад өгье гэвэл тэр чинь тэгээд чиний үзүүлж чадах нөлөө юм шүү. Эхний хэлж байна. Тийм тий. Тэгээд нөгөө туур хийсэн бичлэгийг үзсэн шүү гээл найз манаас бичлээ. Тий. Тий. Тэгвэл одоо энэ бичлэгийг үзээ те. Мгм. Найзуудаа бас тэгээд нөгөө групп чат матан дээрээ те. Манай сонирхч байвал энэ тон сургуульд ингээд тэтгэл ингэж авна шүү. Одоо тэгтээ оройтсан баха те. Мгм. Яагаад гэвэл нөгөө волонтер ажил чинь одоо төгссөн үнд уг нь бол төгсөх хай скулдээ л хийсэн юм байх хэрэгтэй байсан чинь. Гэтэ одоо хай скулд байгаа хүүхдэд бол чиний энэ ч юм бол хэрэг болно шүү дээ. Тий. Тэгвэл тэр арга замаа явж бас зааж өгөх нь те. Гэтэ би ингээд бодод тасах. Би ингээд 10 жилтэй байхдаа надаа баг Америк ирнэ гэдэг баг л хуршгүй даваа. Яагаад хуршгүй даваа гэхээр штэ те. Мгм. Нэгт сургуулийн аппликейшн $90 гэдэг лөө. Тий. Тэр чинь надад амар их мөнгө санагдсан. Харин. Тэгээд TOEFL-ийн шалгалт чинь бас үнэтэй те $140 болов. Мгм. SAT чи ахаад $100. Ингээд баг ингээд тэнцгийн ч тодорхойгүй байтал $400-500 ингээ өөх шаардлага гараад идэх те амар хэцүү. Тий. Чи гэхдээ одоо энэ сургуульч SAT-гийн оноо шаарддаг лөө TOEFL. Одоо сургуулиуд нөгөө шаардахад болж байгаа. Опшнууд болж байгаа тий. Өөрөө өгмөрөө бол өгнө, өгөхгүй бол тэгэл босод юм дагаарэ гэдэг. Тий. Тэгэхээр одоо эн чинь бол заавал шаардлагатай бичүүлсэн. Нэмээд онгоцны плед гэх чинь л надад пүү өстө дийлдэшгүй мөнгө санагдсан. Монголоос нааша низ $1000 ёо $1500 те. Тэгээд 10 сургууль руу аппликейшн явуулна гэдэг чинь тэгээл баг $900 болчиход байгаа шүү дээ. 90 аппликейшн фи чи $90 явуудах. Амар их мөнгө санагдах. Тэгээл за би өөсөө эзээж энэ мөнгө гаргаж чадахгүй юм чинь болидо гэж сэтгэлээр унцдаг те. Мгм. Тэрэн дээр чамд арга чарга байна уу яа? Би нөгөө энд Цагийн ажил байсан уу? үгүй сургуульда Аа. reduced lunch гэдэг програм дэсэн. Тэгээд тэрэн дээр нөгөө бүх явуулж байгаа аппликейшн үнэгүй өгнөгээд тэгээд тэрийг нь ашиглаад бүх сургуульдаа өгсөн шүү дээ. А тийм арга бас байд юм те. Тий. High school source reduced launch гэдэг. Тийм тэгээд тэр нь одоо бүх AP шалгалтууд тэгээд бүх нөгөө college application те тэгээд бүх нөгөө SAT шалгалтын оноогийн тэднийг бүгднийг нь дааш үнэг тийм. болгох шүү дээ юм уу? Тий. Тэгтээ гоё юм шүү дээ тий. Надад бол тэр чинь л амар том барьер идэв шүү дээ. Ингээл мэдээж нөгөө манай аргид бол тэрийг төлөх угаасаа чадамжгүй шүү дээ. Тэр $500 хязгаарч гаргаж чадахгүй би мэдж байгаа учраас за тэрийг бодоод ч яах вэ гэж give up хийчихдэгсэн тий. Гэтэ зөндөө олон боломж байгаа шүү дээ. Чи TOEFL өгсөн юм уу? Үгүйгүй. А энд high school төгссөн бол чи TOEFL өгөх шаардлагагүй тий. Тий. Гэтэ одоо танаас сургууль TOEFL шаарддаг юм уу? Гаднаас ярьж байгаа хөө. Шаарддаг баха. Тийм үү? Чи тэрийг нь бол Тий, тэрийг нь сайн мэдэхгүй. Scholarship ч юм бол тэр оноо моно байдлын байхгүй шүү дээ. Тий. Зөвхөн нөгөө activity-нууд айгуу чухал байдаг шүү дээ. Хичээлээ гадуурх activity. За ингээд сурч явах хэвчээ тэ ямар ч байсан юм том сургуульд ороход бас гайгүй боломж байд юм байх шүү гэд ингээд ямар ч байсан ноу хаваа шеэрлээ. Тэгээд чамд энэ тэ үнтэй өөрийнхөө ноу хавыг биднэрт шеэрлсэн. Тэгээд зочдтой. Тэгээ өөрийнхөө бас дэлгэрэнгүй танилцуулсан чамд баярлалаа. Тэгээд эцэст нь нөгөө энийг асуугаасаа гэж бодож исэн тийм асуулт чамд байвал тэгээ ярих юм байвал Одоо Америкт ирээд анх юу хөлөө олоход бас хүмүүс амир яаж одоо хүмүүстэй уулзсан бэ те? Энд чи Вашингтон мужид монголчууд амир их холбоотой байдیں۔ Тэгээд хүмүүс нь ингээд бие биентэйг нийлээд наадам юм цагаансаар юм уу те? Олол юмнууд хийгээд тэгээд энэ чи хүмүүс ингээд тослон ширхтэйвэл тослийгээд зөндөө хүмүүс бэлэн байдаг. Тэгээд намайг анх ирэхэд ээж бот хоёр бас тосчихсан зөндөө монгол хүмүүс байгаа. Тэгээд одоо тэрийг нь бас ачийн хариулъя гээл ээж бот хоёр энэ чи монголчуудынхаа монгол хүүхдэд нөгөө тусламж үзүүлээл эсвэл SAT-ээр заагаад эсвэл үнэгүй хичээлүүд тий. Тэгээд college application нөгөө одоо хийхт нь туслах хүмүүс юм уу тий. Тэр хүмүүсийг авчираад туслаад байгаа. Тэгэхээр туслахад үргэлж бэлэн байгаа шүү гэж хэлж байгаа юм шүү тий. Тэгээд энэ чи Монгол нөгөө амир их хүүхдэд туссан бас хүмүүс мэрэгжлийн хүмүүснүүд бас байгаа тий.
Тэгэхээр та бүхэн хэрвээ тэ тусламж хэрэгтэй бол бид бүхэнтэй холбогдоорой тэ. Эсвэл том их сургуульд орох гэж байгаа бол тэгээд GJ BT бас ингээд туслахад бэлэн байна. Тэгээд эхнээсээ ингээд том сургуульд орцсон тэ ингээд тэтгэлэгтэй сурж байгаа example-ууд нь байна. Энэ бол холын зүйл биш учраас та бүхэн бидэнтэй холбогдоорой. Тэгээд GJ-гийн ээж BT-д ингээд туслахад бэлэн байна. Ингээд өнөөдөр цагаа гаргаж бидний подкастыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараа ингээд уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа.